Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хвшилвхэн эдийн засгтай байна хэмээн тунхагласан билээ. Мөн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилтод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заажээ. Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний зарчим, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, үндэсний салбарын болон аймаг нийслэлийн хөгжлийн бодлогын баримтчийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх харилцааг зохицуулах зорилготой хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг Улсын их хурл 2015 оны 11-р сарын 26-ны өдөр баталсан доктортой хөгжлийн үзэл баримтлалыг иргэн өрх гэр аж ахуйн нэгжүүрт хүрсэн үндэсний хэмжээнд тууштай, үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэх хууль өргөцсөн орчныг бүрдүүлсэн юм а. Монгол улсын төрийн бодлого нь оновчтой, алсын хараатай, залгамж чанартай, уялдаа холбоо нь хангагдсан, хууль тогтоомжид нийцсэн, стратеги ач холбогдолтой байх нь зүйтэй гэсэн үндслээр Монгол улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлал 2016-аас 2030 он гэсэн энэ баримтчгийн төслийг тогтоолын төслийг батлуулахаар боловсрууллаа. За эх орондоо хүмүүнлэг, иргэний арчилсан нийгэм зохицлон хөгжүүлэх, үндсэн хуулийн заалтыг ишүүндэс болгон Монгол улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дундарлахтай орнуудын тэргүүлэх гэгнэнд хүрсэн, доктортой өсөж байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга даван гайлсан, унган байгаль, экологийн доктортой байдлыг хадгалсан, доктортой арчилсан засаглалтай улс болно. Монгол улс урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-аас 2020, 2021-ээс 25, 26-аас 30 он гэсэн 3 үндсэн үешттэйгээр хэрэгжүүлнэ. Доктортой хөгжлийн үзэл баримтлал нь нэгдсэн үндэсний байгууллагаас батлан гаргасан доктортой хөгжлийн үзэл санаанд суурилсан бөгөөд Монгол улсын өөрийн онцлог, тулгамдж байгаа асуудлуудтай нягт уялдаатай байхаар тооцож боловсрууллаа. Монгол улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлал нь 4 үндсэн бүлгийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд 1. Эдийн засгийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, дэлхийн зах зээлд Монголын органик бүтээгдэхүүний брендийг бий болгож экспортлох, аж үйлдвэрийн салбарт түүх эдийг боловсруулан нэмэн өртөг шингээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчин бүрдүүлэх, Монголын унган байгалийн хосгүй газруудыг сурталчлах, аялал жуулчлалын төрөл, дэд бүт зохион байгуулалт үйлчилгээг сайжруулан эрх жуулчдын тоог нэмэгдүүлэх, эрчим хүч, төлөв шатхууны хангамжийн дотоодын найдвартай хөөсрүүдийг бий болгох, эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх. 2. Нийгмийн доктортой хөгжлийн хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, ядуурлын бүх төрлийг эцэс болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийн түвшинг бууруулах, нийгмийн дундаж давхаргын эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэх. 3. Байгаль орчны доктортой хөгжлийн хүрээнд усны нөөцийг хамгаалж, хомсдлоос сэргийлэх, эрүүл мэндийн шаардлагад нийцсэн ундны усны хангамж, ариун зүрийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох, үндэсний чадварыг бэхжүүлж, сөрөг нөлөөллийг сааруулах, байгаль орчинд ээлтэй дэвшил технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, хэрэглээнд нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулах, цагаан гарын аюулт үзэгдэл, байгалийн гамшигын эрсдлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, хот суурины ногоон байгууламжийн төлөлтийг боловсронгуй болгож, хог хаягдлын менежментийг сайжруулах. 4. Доктортой хөгжлийн засаглалын хүрээнд доктортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх салбар, оронтгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хариуцлагатай, чадварлаг засаглалын бүтцийг бүрдүүлж, бэхжүүлэх. Төр засгийн бүх шатны байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлэх, бүх нийтийн оролцоо, төр хувийн гэрчлэлийн түншлэлийг хангасан ил дод хариуцлагатай засаглалыг үндэсний бол оронтгийн түвшинд бүрдүүлэх, улс төрчид, тэрийн албан хаагчдын ёс зүйн талаар хууль тогтоомж дүрмийг чанд мөрдүүлэн бүх хэлбэрийн авилга, хэлэх хөлийг устгах, доктортой хөгжлийн зорилтууд чиглэсэн олон улсын хамтын ажиллагаанд дэвтэртэй оролцох зэрэг зорилтыг тус хэрэгжүүлэхээр тодорхойллоо. Нийт 45 зорилт, 18 үндсэн үзүүлэлтийг тодорхойлон хэрэгжилт хяналт тавих өгөөд Монгол улс 2030 он төгслийн дараах ахиц дэвшилд хүрсэн байхаар төсөөлж байна. 1.
Нэг хүнд ноогдох нийт орлого 17,500 Америк долларт хүрч, нэг хүнд ноогдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх хэгнээнд хүрнэ. Хоёрт, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-аас 30 онд 6.6%-аас доошгүй байна. Гуравт, ядуурлын бүх төрлийг эцэс болгоно. Дөрөвт, орлогын тэгш бос байдлыг багасгаж, нийт хүн амын 80% дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилд багтсан байна. 5. Сувир болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын төвшинг 100% хүргэж, насан туршийн боловсролын тогтцоог бүрдүүлнэ. 6. Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж дундад наслалтыг 78-д хүргэнэ. 7. Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болно. 8. Унган байгал экологийн доктортой байдлыг хадгалж, ногоо эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 орны нэг болно. 9. Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийд эхний 40, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 70 орны нэг болно. 10. Хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, авилгаас ангид иргэдийн оролцоог хангасан, мэргэжсэн, доктортой засаглал төлөвшсөн байна. Монгол улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхдээ олон их усүрт санхүүгийн нөөц болцоог ашиглах, хувийн хөрөнгө оруулалт, концесс ба төр хувийн хвшлийн түншлэл, хөгжлийн банк, орон нутгийн хөгжлийн сан, корпорацуудын хөрөнгө оруулалт, улсын ба орон нутгийн төсвийн санхүүжилтийг ашиглахаар тооцсон болно. Монгол улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэд 2 жил тутамд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, 4 жил тутамд хөндлөнгийн үнэлгээ хийхээр тусгалаа. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн зохиц бодлогын эхний үе шат 2015 онд дуусч, Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеяс 2015 оны 9 сард баталсан доктортой хөгжлийн зорилтыг шинжилэн баталсантай холбогдуулан Монгол улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалыг 2030 он хүртэл боловсруулж, хөгжлийн голлох стратегийн чиглэлүүдийг тодорхойлж хэрэгжүүлэх үе шатыг тодорхой болгож, улс орны ирэх 15 жилийн урт хугацааны бодлогын алсын хараа зарчмуудаа ийхүү тодорхойлж байна. Манай улсад үндэсний салбарын орон нутгийн урт дунд богино хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, стратеги, үндсэн чиглэл, мастер төлөвлөгөө гэх зэрэг баримтчгууд хэрэгжиж байгаа боловч тэдгээрийн уялдаа холбоо хангагдаагүй, зорилтын хувьд давхардсан, хэрэгжих хугацаа санхүүжилтийн их үүсвэр тодорхойгүйгээс үр дүнд хүрээгүй баримтчиг цөөнгүй байна. Тухайлбал мянганы хөгжлийн зорилт суурилсан үндэсний хөгжлийн зохиц бодлогын хэрэгжилтэд 2010-14 онуудад хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайланд үндэсний хөгжлийн зохиц бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрх үрдүн, шалгуур үзүүлэлтүүд өөр хоорондоо уялдаа холбоо муутай хөрх үрдүн тодорхойлох боломжгүй байсан гэж дүгнсэн байна. Монгол улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулахдаа суурь судалгаа, үр дүнд суурилсан төлөлтийн аргачлалыг баримтлалаа. Монгол улс 90 оноос хойш зах зээлийн шилжилтийг амжилттай туулж, арчилсан тогтолцоо бүрдсэн 25 жилийн ололт амжилтыг дэлхийд дахин хүлээн зөвшөөрч байна. Манай улсын ядуурлын түвшин 95 онд 36.3%, 2014 онд 21.6% болж 14 гаруй пунктээр буурсан. Монгол улсын хүний хөгжлийн үзүүлэлт 2014 онд 0,727-д хүрч дэлхийн 188 орноос ирж жагсаж дундаж орны ангилд багтжээ. Олон улсын Transparency International байгууллагын авилгын төсөөллийн индексээр манай улс 2011 онд 120-д, 2014 онд дэлхийн 174 орноос нальж жагсаж дэвшил гаргасан байна. Ийхүү өнгөрсөн 15 жилийн хугацаанд эдийн засаг нийгмийн хөгжилд гарсан ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг оновчтой тодорхойлох цаг үеийн шаардлага үүсэж байна. Манай улсын цаашдын хөгжил дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, уур амьсгалын өөрчлөлтөнд дотоодын эдийн засаг нийгэм улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй урт хугацааны сорилтууд тулгарна. Эдгээрийг даван туулахын тулд Монгол улс өндөр хөгжилтэй, уулуурхайн салбараас хараат бус, олон талуурт эдийн засгийн бүтцтэй, өрсөлдөх чадвартай, доктортой хөгжил, хүртээмжтэй өсөлтийг хангасан улс болон хөгжөхөд урт хугацааны залгамж чанартай бодлого боловсруулж хэрэгжүүлэх практик шаардлага гарч ирж байна. Улс орнууд урт хугацааны хөгжлийн бодлогоо дунджаар 15-аас 20 жилийн хугацаанд төлөвлөж, үр дүнд суурилсан удирдлагын хүрээнд хэрэгжүүлж байна. За чөлөө зах зээлийн эдийн засгийг эрхмэлдэг Европын холбооны улсууд Европ 2020, ухаалаг доктортой хүртээмжтэй өсөлттэй урт хугацааны бодлогоо 2010 онд батлан дунд хугацааны хөгжлийн стратегийн баримтчдыг боловсруулж, тэдгээрийг 5 жил тутам тодорхой хэрэгжүүлж байна. За бүгд найрамд Хятад ард улс, бүгд найрамд Хэнтгэн улс зэрэг орнууд эдийн засаг нийгмийн бодлогоо тодорхой төлөвлөж хэрэгжүүлсэн амжилтанд хүрсэн ариун туршлагатай байна.
За Оросын холбооны улс бол 2008 онд Оросын холбооны улсын нийгмийн тэнцвэрийг 2020 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлаа. Хятад улс 2013 онд Хятад 2030 гэсэн урт хугацааны бодлого тус батлаа хэрэгжүүлж байна. За Япон, Сингапур, Тайван зэрэг орнууд өсрөнгөө хөгжлийн эхний шатндаа хөгжлийн бодлого үндэсний хэмжээнд урт болон дунд хугацаанд нэгдсэн төлөвлөгөө хөтөлбөртөөгөө нягт уялдуулан хэрэгжүүлж чадсан тэдний амжилтын үндсэн хөшүүрэг болжээ. Ийхүү эрх зүйн орчин, Монгол улсын эдийн засгийн нийгмийн өнөөгийн байдал, цаашдын хандлага, хөгжлөөрөө тэргүүлж байгаа орнуудын дуршлаг, дэлхийн нийтийн чиг хандлага, үндэсний өв соёл, түүх уламжлалыг үндэс болгон Монгол улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсрууллаа. Улсын хурлын тогтоолын төсөл 4 үндсэн заалттай төслийн үндсэн хэсэг болох Монгол улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалыг хавсралт төсөөр баталгаар тусгалаа. Тогтоолын төсөлд Монгол улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлал баталгасантай холбогдуулан Монгол улсын засгийн газарт доорх чиглэлийг өгөхөөр тусгалаа. Үүнд 1. Урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалыг дунд хугацааны хөгжлийн бодлогын баримтчиг, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын тусган үш шаттайгаар хэрэгжүүлэх. 2. Улсын хурлын засгийн газраас батлан гаргасан үндсний хэмжээний болон салбар дундын хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийг энэхүү үзэл баримтлалд нийцсэн эсхийг 2016 онд багтаан хянаж, шаардлагатай тохиолдолд шинжилэн боловсруулах. 3. Урт хугацааны доктортой хөгжлийн үзлбэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх байнгын бүтэц тогтолцоог бий болгох. 4. Урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэнд 2 жил тутам хяналт шинжилгээ үнэлгээ хийж улсын хурлын холбогдох байнгын оронд танилцуулж байх зэрэг болно. Монгол улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засаг нийгэм, байгаль орчны харилцаа хамаарлыг бүхэлдэн тусгасан, Монгол хүний хөгжлийг эрхэмлсэн цогц бодлого гэж үзэж байна. Энэхүү үзэл баримтлалыг 2016-аас 20, 21-ээс 25, 2026-аас 30 гэсэн 3 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тус үзэл баримтлалыг баталснаар урт, дунд, богино хугацааны бодлого нь үр дүнд суурилсан удирдлагын хүрээнд хэрэгжих бөгөөд бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хян шинжилгээ үнэлгээний үйл ажиллагаа, харилцаа уялдаатай нэгдмэл зорилтоор чиглэсэн эрх зүй, эдийн засаг, нийгмийн шинэ орчин бүрдэх юм а. Монгол улсын салбар, аймаг, орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн бодлого зэрэг дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогуудыг урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлснээр нэгдсэн бодлогоор улс орныг хөгжүүлэх боломж хүрдэнэ. Урт, дунд, богино хугацааны бодлого нь дараах зөрчиндээр суурилсан байна. Үүнд 1. Үндэсний язгуур эрх шигт нийцсэн байх. 2. Нэгдмэл, цогц, харилцаа уялдаатай байх. 3. Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан байх. 4. Судалгаа шинжилгээнд үндэслэн байх. 5. Нөөц бололцоонд үндэслэн байх. 6. Ил тод нээлттэй байх. 7. Олон нийтийн оролцоог хангасан байх. Цаашид урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалыг төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг нийслэлийг хөгжүүлэх хотын зорилт, үндэсний хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын болон аймаг нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв гэсэн бодлогын баримтчгүүдэд тусган хэрэгжүүлнэ. 2012-оос 2016 оны улсын хурал судалтаа улс төрийн нам эвслийн бүлгийн гишүүд, бие даагч гишүүд хамтдаа улс орны язгуур эрх шигний төлөө улс төрийн зөвшөлтсөлд хүрч Монгол улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулан хэрэгжүүлэх нь Монгол улсын ирээдүйн хөгжлийн түүхэн ач холбогдолтой юм а. Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан засгийн газарт Монгол улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтын дагуу үндэсний салбарын болон салбарын хоорондын төвшөнд хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримтчгуудыг энэхүү доктортой хөгжлийн үзэл баримтлалаа нийцүүлэн шаардлагатай бол шинжилэн боловсруулж хэрэгжүүлэх чиглэлийг өгөхлөөр тусгасан ба уг тогтоол батлагдсантай холбогдуулан Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай 1996 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 26 дугаар Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн зохиц бодлогыг батлах тухай улсын их хурлын 2008 оны 1 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолыг тус хүчингүй болгохоор тусгалаа. Хэлсэн шийдвэрлэж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа. Тогтоолын төслийн талаарх